Сүнжин грандын захирал Дүүрэн Эрдэнэтийн өөрийнхөө төлсөн дүгнэртэй хамт одоо энэ Монгол гэрийн орчин үеийн аялал жуулчлалын чиглэлээр зориулагдсан одоо энэ Монгол гэрээг хэрхэн яаж барьж байгаа тухайг одоо үзэж байна. За энэ Монгол гэр огцрох явцад бол нэлээдгүй одоо шин одоо шийдлүүд одоо үүсэж байсан. Ер нь бол Монгол гэрийг орчин үеийн байдлаар тавилахтай нь одоо хэрхэн яаж огцрох тэр технологи бид нар өөрсдөө туршиж үзсэн байгаа. Ингээд Сүнжин грандын захирал Дүүрэн Эрдэнэтийн өөрийнх нь төрөстөн дүүнэр бол ер нь бол их ажилласан хүмүүсүүд байдаг. Анх одоо 1997 оноос эхлээд энэ компанийг одоо үүсгэн байгуулсан цагаас эхлээд хамтран ажиллаж одоо дүүнэрийн өөрөөсдийнх нь оруулсан хувь нэмэр бол маш их байгаа. Тэгээд үүнд одоо мөн одоо төрсөн өрөө хүүхдүүд Эрдэнэтийн Жаданбаа гэдэг том хүүхдүүд байж штэ. Эрэгтэй хүүхдүүд. Тэгээ хонгороо байж байна. Баянаа байж байна. Одоо хөргөн алтан уйгийн том хүүхдүүдийн нэг. Тэгээ энэ он цаг хугацааны хувьд бол бас нуугдмал цаг хугацаа гэдээ эхэлсэн байгаа юм л да. Тэгээд энэ нуугдмал цаг хугацаа яагаад нуусан гэхээр Дүүрэн Эрдэнэтийн өөрийн Монгол Улсын армийн маршал цолтой байх үеийн тэгээд хөрөнгө оруулалт хийсэн томоохон үйл ажиллагаатай дэд утсын үйл ажиллагаатай үйл явдлуудыг одоо нуун дарагдуулсан. Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагаатай шууд холбоотой. Ер нь бол их айхтар хятад үйл ажиллагаатай явагдсан. Ер нь бол Монгол Улсын засгийн газрын гишүүд бол хятадчлах одоо үйл ажиллагаа явуулж ирсэн гэж бодохоор одоо ямар шүү хулгайчид байсныг одоо ойлгож байгаа хаа гэж найдаж байна. Ер нь бол их аюултай хулгайч тэгээ хүн амны онц ноцтой хэрэгтэнгүүд одоо засгийн газарт нуугдаж байсан. Ер нь тэгээд өөрсдийнхөө хийх гэж байгаа үйл ажиллагааг дандаа шоронд байсан хүмүүсүүдээр гүйцэтгэл хийлэгдэг, тэгжээж хүн алдаг, хүмүүсүүдийг устгадаг, тийм аюултай хулгайчид байсан гэдэг ойлгох нь зүйтэй. Ингээд Сүнжин гранд Дүүрэн Эрдэнэтийн энэ сайхан үйл явдлуудыг нуун дарагдуулсан маш олон үйл явдал. Одоо энэ тэрэлжид байсан хэд хэдэн аялал жуулчлалын баазуудыг одоо ингээл өөрт нөхгүй байсаар байгаа л юу ч хийж шít. Тэгээ одоо тэрэлж байж Төв аймагт байсан Чингис хааны аялал жуулчлалын бааз гэдэг чинь бас л ялгаа байхгүй. Ер нь бол маш их олон аялал жуулчлалын бааз байгуулсан. Энэ бүгдийг өөр хүмүүсийн нэр дээр хийсэн. Тийм мохоо зурагч нарын хувьд бол маш их олон тийм зурагч нар байж шít. Эрдэнэтийн эсрэг үйл ажиллагаа явуулсан. Бүр ангид нь хүртэл одоо тэр оюун баяргээ байж шít. Тэгээ одоо намдагтаа бас нийлсэн сурагтай байна. Тийм аюултай. Тэгээд одоо өөрийнх нь мөнгө төгрөгийг авч цугцсан одоо тийм аюултай болгооч нар зөндөө байна л да. Ер нь бол гэрээс нь хулгай хийсэн, офисоос нь хулгай хийсэн. За энэ хүмүүсүүдийн хийж бүтээсэн бүх одоо хөдөлмөрийнх нь үр дүнг одоо маш муухай байдлаар орсон гэдгийг бас ойлгох нь зүйтэй. За ингээд ярианд орё. Энэ харагдж байгаа энэ Монгол гэрийн өөрийнх нь загварыг Дүүрэн Эрдэнэт өөрөө гаргасан байна. За энэ Монгол гэрийн тухай ном байдаг. За энэ номыг бас хийсэн, зурсан. Монгол гэр хэрхэн одоо хэдвэр зуунаас үүсэлтэй яаж барих вэ? Монгол гэрийн одоо бүх нэрийн жагсаалтууд байж шít. Монгол гэр дотор одоо чухам юу байх вэ? Ямар шүү одоо хээ угалцтай, ямар гэр байдгүй, ямар одоо технологиор хийдвүү гэх мэтчлэн одоо юмуд байгаа.